Нэгэн шөнө арх ууж суусан хэдэн хүмүүсийн дунд маргаан гарчээ. Маргаан ердөө бүхийн тухай байсан. Гэвч тэр маргаа нэг хүний амьд хүрнэ гэж хинч бодоогүй. Сонсогч та бүхэн Монгол болсон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэн ойлгомжтой байлгаа хүүтнээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Энэ хэрэг нь 2016 оны наадмын үеэр гарсан хэрэг бөгөөд ингээд бүгдээрээ хэрэгээ шүүгдэгчдийн биеийн байцаалтаар эхлүүлцгээе. Шүүгдэгч Тулгаан 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг үлдэх үедээ 42 настай байсан. Эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, гагнууржим мэргэжилтэй, хуваараа хөдөлмөр эрхэлдэг, ам бол 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдран суудаг байсан байна. Харин шүүгдэгч Тамираа 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг болох үед 27 настай байсан. Эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, хуваараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн нэгэн тоот хашаанд маш харамсалтай хэрэг гарчээ. Тухайн өдөр Тулгаа гих залуу согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн байдалтай байсан бөгөөд түүний хажууд иргэн эрдэнэ байжээ. Тухайн хоёр хүний хооронд бүхөөс болж маргаан үүсэж удалгүй тэр маргаан хүчирхийлэл болж хувирсан байна. Тулгаа уурлаж бухимдсан үедээ эрдэнэг зодож улмаар түүний амь насыг хохироосон ноцтой хэрэг гарсан. Гэвч энэ хэрэг дээр зөвхөн нэг хүн холбогдоогүй юм. Тухайн үед хэрэг гарсан газарт байсан Тамираа гэх хүн Тулгаа эрдэнэг зодож амь насыг нь хохироосныг мэдэж байсан ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үед Тамираа үнэн зөв мэдээлэл өгнө гэж баталгаа гаргасан байдаг. Гэвч хэрэг шалгагдаж эхэлсний дараа түүний мэдүүлэг огт өөр болсон. 2016 оны 8 дугаар сарын 16, мөн 9 дугаар сарын 13, бас 9 дугаар сарын 17-ны өдрүүдэд өгсөн гэрчийн мэдүүлгүүдтэй Тамираа бодит байдлыг нууж мөрдөн шалгах ажиллагаанд худал мэдүүлэг өгсөн тогтоогдсон. Ингэснээр нэг хүн хүний амнаас хохироосон хэрэгт, харин нөгөө хүн нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт тус холбогдсон. Тухайн өдөр юу болсон талаар бүгдээрээ сонсцгоё. 2016 оны 7 дугаар сарын 13-ны оройн 22 цагийн орчим. Тэр үед талигаач эрдэнэг хоёр хүн машинаар гэрт нь хүргэж ирсэн байдаг. Тэдний нэг нь талигаачтай хамт ажилладаг гэх одоо дээр дурдсан Тулгаа гэдэг хүн. Харин нөгөө нь хамт байсан гэх Тамираа гэх залуу бөгөөд машин жолоодож ирсэн залуу юм. Талигаачийг гэрт нь хүргэж ирэх үед тэр бараг ухаангүй шахуу, маш согтуу байдалтай байсан гэж гэрээхэн нь мэдүүлэг өгсөн байдаг. Машины арын суудал дээр бараг хөдөлж чадахгүй хэвтэж байсан учраас гэрээхэнтэй нийлж буулгах гэж оролцсон байна. Гэхдээ талигаачийн жин 82-оос 85 кг байсан учраас тэр дороо бусаж чадахгүй байжээ. Тэгээд нэг нь зээжнээс нь татаж, нөгөө нь хөлнөөс нь татаж машины арын суудлаас бараг гулсуулж буулгасан байгаа юм. Ингээд эхлээд гэрийн үүдний давжин дээр хөвцөн. Тэр үед Тулгаа талигаач руу хараад сэргээрэй гэж хэлсэн гэж гэрчүүд мэдүүлэгтээ хэлсэн. Гэхдээ тэр үед талигаач ямар ч хариу хэлээгүй. Яг үнэндээ тэр үед хүмүүс талигаачийг хараад удалгүй амь насаа алдна гэж хинч бодоогүй. Гэрээхэн нь бодохдоо зүгээр л арх уугаад тасарчихсан. Биеэ удирдах чадахгүй байна гэж ойлгосон. Тэгээд удалгүй талигаач давжин дээр сууж байгаад өөрөө босоод удаан алгасаар гэрлөөгөө орж ирээд галтгооны өрөөний шалан дээр чимээг өхөн хөвтөөд өгчээ. Тэр үед талигаач юу ч яриагүй. Харин шүн болоод ирэхээр байдал огт өөр болж эхэлсэн. Шөнийн 00 цаг өнгөрсний дараанаас эхлээд талигаач байн зогсолтгүй яолж эхэлсэн байна. Гэрийн хүмүүсийн ярьснаар тэр шүн бараг тасралтгүй яолж мөн маш их ус ууж байсан. Харин өглөө болоод гэрийнхэн нь талигаачаас асуусан. Шүн яагаад яолоод байсан юм бэ гэхэд гэдэс дотор өвдөд байна гэж талигаач хариу хэлсэн. Тэр өдрөөс хойш талигаач хөвтөөд ерөөсөө огт босоогүй. Өглөөнөөс эхлээд байшингийн 2 дугаар давхарт ганцаараа хөвтөж байсан. Доороос хүү нь ус авчирч өгч тэр ус уугаад л хөвтөөдэж. Орой 16 цагийн үед түүнд хоол өгөхөд хоол идэхгүй гэж хэлээд идээгүй байна. Ингээд түүнийг хүмүүс амраахаар орхиод доош буужээ. Харин орой 17 цаг 45 минутын үед гаднаас гэрч золоо буюу дүүн орж ирээд хоёр давхар руу хувцаслахаар гарсан байна. Гэтэл өрөөнд ороход тэнд маш аимшигтай дүр зураг угтаж байсан. Талигаач өрөөндөө газар твтэж байсан ба түүний нүгэр хөхөрсөн. Мөн амьсгалахгүй байжээ. Тэр даруй түргэн тусламж дуудсан. Гэвч эмчнэр ирэхэд
аль хэдийн нас барсан байсан байна. Өмнөх оройн нь зүгээр байсан хүн ердөө 1 хоногийн дотор амь насаа алдсан байлаа. Гэхдээ энэ хэрэг зүгээр нэг шаарталд, зүгээр нэг архины хордлого биш байсан. Удалгүй мөрдөн шалгах ажиллагаа эхэлж үнэн зөвийг тодруулсан юм. Тухайн өдөр талигаач хинтээ хаан арх уусан талаар түүнтэй уулзсан хүмүүсээс цагдаа нар гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мөн мөрдлөгийг шуурхай хийсэн. Ингээд гэрч Батагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би талигаачтай хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим даваатай хамт халамцуу байдалтай орж ирэхээр нь тэднийг гэрээсээ гаргаад би тулгай хүүгийн машиныг нь аваад Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх хоньны зах дээр очиж хонь аваад их төвжээтэй байсан болохоор буцаад 18 цаг 30 минутын орчимд ирсэн. Би гэр рүүгээ харих замдаа 10,000 төгрөгөөр 0.5 литрийн хараа арх аваад тулгай болон даваа талигаач нарыг хуваагаад унэцгээд тулгайгийн машины урд тавьчихад хашаан дотор ороод байж байтал даваа талигаач нар халамцв. Хоньч нь гаргаад өгөхүүгээд ороод ирсэн. Тэгээд хонио талигаач болон даваа нараар гаргуулад тогоонд гизээ хийж байгааг нь харж хаад би 21 цагийн орчим гэртээ ороод 2 давхарт бүх үзээд хэвдсэн. Би ойролцоогоор 30-аас 40 минут болоод гэрээсээ гарахад хашаан дотор хүн байхгүй болсон байхаар нь даваа тулгаа талигаач нарыг гэртээ харьсан юм байх гэж бодоод нэг давхарт байх тогоотой хоньны гизийг нь шалгахад даваа ах суугаа байдалтай унтаж байсан. Би тухайн өдөр арх уугаагүй. Сүүлийн 7 сар огт амсаагүй хэмээн гэрийн эзэн мэдүүлэг өгсөн. 7 сарын 13-нд гэрч Батагийн хашаанд хүмүүс арх уусан бөгөөд түүний хашаан дотор шүүгдэгч Тамира, шүүгдэгч Тулгаа, мөн талигаач болон даваа гэсэн нэртэй хүмүүс байсан байна. Ингээд шүүгдэгч Тамира тухайн өдөр болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлэгтээ тухайн үед ямар нэгэн маргаан, зодоо, нүдэн огт гараагүй. Зүгээр л одоо Тулгаа ах бит хоёр талигаачийг гэрт нь хүргэж өгсөн хэмээн мэдүүлэг өгсөн. Харин шүүгдэгч Тулгаа мэдүүлэг өгөхдөө 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Бата ах бит хоёр хониндоо яваад ирэхэд баяраа залгаад найз нь гэрийнх нь гадаа байна гэж хэлсэн. Уяашны наадам үзчихэд харж явна гэд арх хундаа ус тавьчирсан байсан. Тэгээд сарвчанд сууж байгаад нөгөөдгөө уугаад нөгөө хоёроо дуудаад нэг өгчигээд өгсөн. Нөгөө хоёр гэдэг нь талигаач ирнэ мөн одоо хамт исэн даваа гих хүмүүсийг хэлж байгаа юм. Тэгээд нөгөө хоёр уучаад хонио янзлж дуусгана гэд орсон. Арх ууж дуусчаад баяраа харьлаа гэд явсан. Би тэгээд Бата ахын хашаа руу орсон. Хонио янзлаад гизийг нь гал дээр тавьсан байсан. Бата ах хонь гаргасан гэд даваа болон талигаач ах хоёрт 0.5 литрийн хараа арх авчирч өгсөн. Тэгээд ууж дуусчаад жорлоо ороод байж байтал ард хүн унах шиг болсон. Би шээж байхдаа эргээд тартал Эрдэнэ липотикны хажууд доошо хараад унсан харагдсан. Яач хов чи чинь гэсэн чинь Эрдэнэ хөлд орчгож муутуу чи чинь гэсэн. Тэгээд өргөөд хүргээд өгийгээд хүргэж өгөх гээд гарах гэж байтал би жоохон суугаад хийгээд гадаа сунсан. Тэгж байтал Тамира урд хашаанаас гарч ирэхээр нь өө ашгүйтэй чи ахтайгаа хамт Эрдэнэ ахыгаа хүргээд өггээд хамт суугаад явж байсан чинь би жоохон сууж амармаар байна гэд суугаад исэн. Тэгээд байж байтал машины гэрэл тусаад манай эхнэр хүрээд ирсэн. Би Эрдэнэг хүргэж өгчөөд ирээгээд Тамира машин бариад Эрдэнэг хойноос суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь очиход дүү охин нь нөхөртөөгөө гарч ирсэн. Тэгээд наад архичнаа яах гэж ин тавьчирсан гэд уурлаад байсан. Эрдэнэг машинаас буулгахад зүгээрээ хөгшин нь орлоо гэд гэрлүүгөө орсон хэмээн худал мэдүүлгүүдийг тус Тамира Тулгаа хоёр нь өгсөн. Худал мэдүүлгүүд нь яаж анх илэрсэн бэ гэхээр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талигаачид хийсэн задлангийн баримт үннийг олонд дэлгэж өгсөн юм. Задлан шинжилгээгээр маш ноцтой гэмтлүүд талигаачийн биед илэрсэн. Жишээ нь дэлүү задарсан, хэвлийн хүндийд 2 литр орчим цус хураасан, зүүн талын 10 болон 11-р хавирга хугарсан, өрц орчимд цус хуралтай, мөн цээж болон бүсэлгийн хэсэгт олон цус хуралт гих мэт маш хүнд гэмтлүүд авсан байсан. Шинжээчдийн хэлснээр эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлээр хэд хэдэн удаа цохих эсвэл өшөглөх үед үүсдэг гэмтэл хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ гэмтэл нь зүгээр нэг унахад ийм хэмжээний гэмтэл үүсэхгүй. Хамгийн ноцтой нь талигаачийн дэлүү бүрэн задарсан байсан. Дэлүү задарна гэдэг бол хүний биед хамгийн аюултай дотоод гэмтлийн нэг юм. Учир нь дэлүү задрах үед дотор талдаа их хэмжээний цус алдалт маш хурдан эхэлдэг. Энэ тохиолдолд талигаачийн хэвлийн хүндийд ойролцоогоор 2 литр орчим цус хураасан байсан байна.
Хүний биед ийм хэмжээний дотоод цус алдалт үүсвэл эмнэлгийн яралтай тусламж авахгүй л бол амь насанд маш богино хугацаанд хохирол учруулдаг. Шинжээ чимжийн тайлбарласнаар ийм гэмтэл авсан хүн яралтай эмнэлэгт хүрэгдэж дотор цус алдалтыг зогсоож шаардлагатай бол дэлүү тайрах, мэс засал хийж эмчилгээг эхлүүлбэл амь насыг нь аврах боломж зарим тохиолдолд байдаг. Гэхдээ талигачийн хувьд дэлүү нь олон хэсэгт задарч дотоод цус алдалт маш хурдтай явагдсан гэж шинжээ чимж тайлбарласан. Тиймээс түүний амь насыг аврагдах боломж байсан эсхийг нь бол яг таг тогтоох боломжгүй хэмээн шинжээчид дүгнсэн. Мөн задлан шинжилгээгээр талигачийн биед 1.8 промил спирт илэрсэн. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг болох үед амь хохирогч нь нэлээд согтуу байсан гэсэн үг. Гэхдээ шинжээч нар нэгэн чухал зүйлийг онцолсон. Талигаач илэгний хатууралтай байсан ч энэ өвчин нь түүнийг өвгөлд хүргээгүй хэмээн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл түүний өвглийн гол шалтгаан бол дэлүү задрах хэмжээний хүнд гэмтэл байсан. Мөн шинжээч эмчийн хэлснээр талигачийн биед илэрсэн бүх гэмтэл биеийн ойролцоо нэг төвшөнд байрлсан байсан. Тухайн гэмтэл нь нэг цаг үед үүссэн байх боломжтой хэмээн тогтоосон. Харин шүүхийн эмнэлгийн анхны үзэлгээр талигачийг 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 3-аас 4 цагийн орчим нас барсан байх магадaltaй хэмээн тэмдэглэсэн. Тухайн хүн дотоод цус алдалтаар хэдэн цагийн турш аажмаар цус алдаж амь насаа алдсан байна. Ингээд түүний амь насаа алдсан хэрэг бол зүгээр газарт унснаас биш, мөн илэгний хатуурлаарч биш, харин хүнд задуулж, дэлүү бяцарч, аажмаар дотор цус алдаж нас барсан хэрэг байсан бөгөөд энэ бүх үнэнд гүйцэгдэж шүүгдэгч нар үнэн зөв мэдүүлгийг өгч хэрэгээ хүлээсэн юм. Ингээд шүүгдэгч Тамирагийн хэрэгээ хүлээн уучлал хүссэн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэрээр мэдүүлэхдээ миний өмнө өгсөн мэдүүлгүүд худлаа байгаа. Хэрэг болсны дараа тулгай ах надад цогсон гэж битгий хэлээрэ. Унсан чи хашааны гадаа таарсан. Тэгээд чи бит хоёр гэрт нь хүргэж өгсөн гэж хэлээрэ. Өөр асуудал байхгүй. Чамд ямар ч тиймээ асуудал болохгүй гэж хэлсэн. Тэгээд би тулгай ахын гуйсны дагуу зодон болоогүй, хараагүй, тэнд байгаагүй гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ би Бата ахын хашаанд байсан. Намайг байхад тулгай ах Бата ахын байшингийн нэг давхарт мах чанаж байсан. Даваа ах болон талигаач хоёр гадаа сууж байсан. Би хашаанд орж ирээд тэд нартай мэд мэдсэн. Цаанаас тулгай ах намайг нэг шил архитаа ирсэн бидтэй гэхээр нь би байхгүй мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд тулгай ах гарч ирээд бүх яриад хоорондоо маргалдаад тулгай ахыг талигаач би чамайг босгох юм бол нам цохиндоо гэж хэлтэл тулгай ах талигаачийг нуруунд тус газар гараа зангидж байгаад 2 удаа цогсон. Тэр хоёрыг салгатал талигаач хувин дээр сууж байгаад урагшаа годроотоод тухаараа газар унсан. Талигаач гартаа хараа эрхний шил барьж байсан. Талигаач газар унаад босхгүй байсан ба царайг нь харахад хөхөрчихсэн юм шиг цанхийсэн байсан. Тэгээд тулгай ах гэрт нь хөрөж өгийгээд бид хоёр талигаачийг сугдаж түшиж босгоод суулгах гэсэн чинь сууж чадахгүй ёо байж байгээд ёолоод байсан. Гэрт нь хөргөж өгийгээд хашаанаас гаргаад сугдаж яваад би дийлэхгүй талигаач байж байгээд ёолоод газар суусан. Тэгтэл тулгай ах ихнэр нь машинтайгаа ирэхэд тулгай ах машин аваад ирээгээд хашаараа гүйж ороод машинаа авчирхаар нь бид хоёр талигаачийг өргөөд машины хойд судал дээр нь суулгаад гэрт нь хөргөж өгсөн хэмээн мэдүүлэг өгсөн байна. Ингийн нэгэн наадмын өдөр ингийн нэг маргаанаас болж хүнийг бие хамгаалах чадваргүй байхад нь зохиж зодсноос болж хүний амнаас үрэгдсэн. Мөн үүнийгээ нуун далдлах гэж өөрөө болон хүнээр худал мэдүүлэг өгсөн нь маш том хэрэг юм. Удаан үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны эцэст үнэн аажмаар ил гарч эхэлсэн. Шүүгдэгч нь эцэстээ болсон явдлыг нуух боломжгүй болсон бөгөөд талигаачийг өөрөө цогсон гэдгийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Энэ хэргийн төгсгөлд шүүгээс шүүгдэгч тулгааг хүний амь насыг санаатаагаар хохироосон гин буруутайд тооцсон. Ингээд эрүүгийн хуулийн 11-р зүйлээр 11 жилийн хугацаагаар түүнд хорих ялыг оноосон. Уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн. Харин хэрэг гарсан үед хамт байсан Тамирагийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд худал мэдүүлэг өгсөн гэж үзэн 450 мянган төгрөгөөр торгох ялыг түүнд оноосон. Ийхүү үүний дараа шүүгдэгч тулгай болон түүний өмгөөлөгч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж залдах гомдол гаргасан байна.
Тэд шинжээчийн дүгнэлт болон зарим гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан гэж маргасан юм. Харин прокурор болон хохирогчийн талын өмгөөлөгчдийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд, мөн гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэж тулгаагийн буруутай үйлдэлийг хангалттай тогтоож байгаа гэж үзсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээрүүлдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Улмаар давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээрүүлдэж шүүгдэж тулгаа доноосон 11 жилийн хорих ялыг өөрчлөлгүй үлдээсэн байна. Энгийн нэгэн баяр наадмын орой арх ууж суусан хүмүүсийн дунд гарсан маргаан ердөө бүхийн тухай ярианаас эхэлсэн тэр маргаан эцэстээ 38 настай цэл залуухан залуугийн амь насыг авч чадсан харамсалтай хэрэг болон дуусчээ. Өнөөдрийн хэрэг энэ түрээд дуусаж байна. Тэгээ манай сууг та бүхэн таалагддаг. Манай суугийн одоо ингээд хүрэгдэг хэрэгүүдийг сонсоод мөн сэрэмжлүүлэг авч чаддаг. Мөн сонсдог бол та бүхэн суугаа дагаарай. Мөн үзсэн видеогоо лайклаад өгөөрэй. Хэрвээ тэгэх юм бол таны одоо надад үзүүлж байгаа хамгийн том одоо урамшуулал дэмжлэг болдог шүү гэдгийг хэлмээрээ. Тэгээд дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.